1911 оны 1917 оны ийм хувьслыг өөртөө авч үргэлжлүүлж 21 онд тусаа тогтлоо мандуулсан байна. Дараа нь 90 онд бид арчсан хувьсгал яасан гэж үздэг. Тэр хувьсгалж үзэхүүн бид өнөөдрийн Монгол маань 5 хувьсгалын үр дүнд бий болсон ийм улс орн байх юм. Энийг дагаад олон хувьсгал орж ирсэн 21 оны хувьслыг дагаад. Энэ бол өнөөдөр бид нар зөвхөн нэг хэсгийг нэж байна. Улс төрийн нам байгуулалтын ойг. За энийг дагаад юу болж ирсэн? Соёлын хувьсгал. Тэ? Соёлын довтлого. Одоо эрүүл мэндийн салбарт хувьсгалт өөрчлөлт гарсан. Боловсролын салбарт хувьсгалт өөрчлөлт гарсан. Одоо 100% нь Монголын ард түмэн бичиг үсэг тайлбарлсан байна. Аж үйлдвэрийн хувьсгал гарсан. Тусгаар тогтолцооны хувьсгал гарсан. 1961 онд нэгдсэн үндэсний байгууллага бүртгүүлж Монгол улс тусгаар тогтолцоо улс болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэрнээс өмнө 1945 онд Яалта хотод болсон дэлхийн 2 дугаар дайнд дуусны дараа дэлхийг ямар байгаар эмхлэн зохион байгуулах вэ гэдэг тал дээр тэр үеийн Америкийн ерөнхий Рузвельт, зөвлөлт тусын одоо удирдагч Сталин, Английн ерөнхийлөгч Черчилль гурав хэлцээр хийгээд тэр Яалтын гэрээ хэлцээрийн дагуу манайхан тэрийг анзаарахгүй сайн өнгөрч болно. Энэ жил одоо миний бодлоор хэдхэн хоногийн өмнө өнгөрсөн баг Яалтын тэр баг хурлын 70 жилийн явуулсан. Тэр Монголын төвөгтэй холбоотой тусгаар тогтолцоо маш чухал шийдвэр гаргасан. Тэр юу вэ гэхээр Монголын статус квог баталгаажуулах шийдвэр гаргасан. Статус квог юу юм бэ гэхээр 21 онд ардын хувьсгал ялаад Монгол улс өөрөө тусгаар тогтолцоо улс орн болсон байна. Энийг одоо ард түмнээр шийдвүлээ. Монгол тусгаар тогтолцоо үгүй юу гэдгийг ард түмнээр шийдвүлэх тийм шийдвэр гарсан. Тэрэн дээр бол Америк жоохон болгоомжтой хандсан. Зөвлөлт тураа тус зүтгүүлсэн. Англи болгоомжтой хандсан. Гэхдээ тэр үед бол Японы эсрэг дайн хийж Японыг дарж авах шаардлага байсан учраас Америкийн нэгдсэн улс Японыг Оросыг зөвлөлт тураа тусыг Японы эсрэг дайнд оролцуулахын тулд зөвлөлт тураа тусын тавьсан саналуудыг хүлээж авсан. Тэр дотор Рузвельт ерөнхийлөгч бол тэр үеийн хятадын удирдлагч Чанхай Шид энэ санал асуулгыг явуулах хэрэгтэй. Монголын ард түмнийхэн саналыг сонсох ёстой. Тэр саналын үр дүнг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн ийм ойлголтыг Чанхай Шид өгч Чанхай Шигээр хүлээн зөвшөөрөх үүргийг эрхийг гэх юм уу үүргийг өрөөсөлтөөр авсан. Ингэж Сталин, Рузвельт, Черчилль гурав Яалтын баг хурлаар 1945 оны 10 сарын 20-нд болсон тусгаар тогтолцооны санал асуулгыг зохион байгуулах шийдвэрийг гаргаж зохион байгуулсан. Энэний үр дүнд зөвлөлт тураа тус Японы эсрэг дайнд мордсон. Монголын ардын арим тэр чөлөөлөх дайнд бас мордсон. Ингэж бид нар бол өөрсдөө түүхийг бусад улс орны түүхтэй холбож тусгаар тогтолцоо баталгаажуулсан. Энэ тэмцлийг бол Монгол ардын хувьсгалт нам толгоож ирсэн байхгүй юу? Манлайлж ирсэн. Энэ Монгол ардын хувьсгалт намын Улаанбаатар илэрхийлэхийг хадгалж хамгаалж яваад тэрнтэйг амнасаа алдаж ирсэн. Ажлаа хийж яваад хөдөө хөлдөж ирсэн. Өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж байсан. Тийм учраас энэ дөрвөн үсгийн үсэг болгон хайран байхгүй юу? Энэ дөрвөн үсгийн үсэг болгон Монголын түүх байхгүй юу? Энэ үсгийг өнөөдөр дуртай гарч өөрчилждэг. Нэмждэг, хасчдаг хэвэн байж болно. Энэ дөрвөн үсэг байх ёстой. Монгол ардын хувьсгал нам. Бид 5 хувьсгалын хүүхдүүд. Энэ 5 хувьслаа бид дандаа бодох ёстой. Энэ 5 хувьслын сайныг өвлүүлэх ёстой. Харамсалтай энэ 5 хувьсал өөрөө эргээд бас мухардсан. Францын хувьсал мухардсан. Наполеоны дайн болж хувирсан. Төрөмгийл болж хувирсан. Иргэчлөө гэжсэн, шудрын ёс гэжсэн, эв нэгдэл гэж гаргаж иржсэн тэр хувьслууд Наполеоны эзэн төрөмгийлэх дайн болж хувирсан. Шанхай хувьсгал 5 үндэстэн сайхан хэвтэй нэгдэлтэй амьдрна гэж яагаад 5 үндэстнийг дарангуулах тусгаар тогтолцоог хүлээн зөвшөөрөхгүй байх хөдөлгөөн болж хувирсан. Октябрь хувьсгал өөрөө ард түмэнд газраа, тариачлалт газраа, үйлдвэрийн ажилчдаа өгнө гэж яагаад хүнс төрлийн аппаратыг бий болгож ард түмнээс өөрөө тасарсан. Манай ардын хувьсгал 21 он тусгаар тогтолцоог зүтгэж байгаад бас тэр тухайн үеийн зөвлөлт хуульчийн нөлөөнд дээр орж 90 он гэхэд бол бас ард түмнээс нэлээд тасарсан. Тэгэхээр ерөөсөө
альва хувьсгал ард түмнээсээ тасрах юм бол мухардалд ордог. Одоо өнөөдөр бас тийм болсон. Нөгөө альчилсан хувьсгалынхан маань ард түмнээсээ тасарсан. Мартцсан. Амлснаасаа ухарцсан. Тийм учраас хуучин чи ямар нэртэй байсан? Юу хийж байсан? Ямар мундаг байсан хамаагүй. Ард түмнээсээ тасарсан цагт чи хинч биш. Ард түмнээсээ тасарсан цаг тэр нам ямар ч нам биш. Ард түмнээсээ тасарсан цагт тэр хүн хинч биш. Тийм учраас Монгол ардын хувьсгалт нам бол ард түмнээс хизээж тасарч болохгүй. Албан тушаалтай байхдаа тасарч болохгүй. Албан тушаалаа өгснөөхөө дарааж тасарч болохгүй. Албан тушаалд очихоос өмнө тасарч болохгүй. Энэ яаж илэрх юм бэ гэхлээр тэр үсэл баримтлаар. Тэр итгэл үнэмшлэр тэр үнэт зүйлээр нь илэрх ёстой. Тийм учраас социал демократ үзлээ таа бүхэн маань маш сайн судалж. Би одоо манай энэ сургалт бодлого хариуцсан нарийн бичгийн дараа Батбаяд дараад хэлж байгаа, Шилэг дамдараад хэлж байгаа, бусад дарга нартай хэлж байгаа. Маш их сургалтын ажил зохион байгуулах хэрэгтэй. Социал демократ үзэл гэдгийг шүн босгоод асуугтанд хариулдаг байх хэрэгтэй. Сэрэхэд л дуржигдэл шударгоос ивнэгдэл эрчлөөгөө тасгарч явах хэрэгтэй. Сэрэхэд л бид Ахмадаа дижин сэрэхэд түр ямар үүрэгтэй байж асуул бид Ахмадаа хаалгажлна. Хүүхдээ хүмүүжлэн үнэгүй боловсрол эрүүл мэндтэй болохын төлөө зүтгэн. Баялгаа ард түмэндээ шудраг хуваарлна. Түр өөрөө үүрэг хүлээн гэж хэлдэг байх хэрэгтэй. Энэ бол бидний итгэл үнэмшил. Хувь хүнд бүх амьдралынхаа зовлон жаргалыг хаяад тэгээ чи өөрөө учраад гэж хэлж болохгүй. Яг гэж бид нар тэгвэл улс орон болсон юм. Яг гэж энэ төр засгаа байгуулсан юм. Түр ямар ч үүрэггүй юм бол чи зүгээр нэг хэдэн таахаа улсууд ингээд нэг төр зур хамтдаа сууж байгаа юм шиг байж болохгүй шүү дээ. Түр өөргөө биелүүлэх хэрэгтэй. Түр өөргөө биелүүлэхдээ бас хэтэрхий хувь хүний өвч хөрөнгөнүүд айж болохгүй. Тэр нарийн балансыг банг барьж явах хэрэгтэй. Тийм учраас эрхчлөө их чухал. Социал демократ үзлийн одоо гол нэг тулгын чулууныхын нэг нь бол эрхчлөө. Энийг би таа бүхэндээ өнөөдрийн энэ баярын өдөр зориулж хэлж байгаа юм. Түүнээс тэр хувьсгал болгоны тухай яриад байгаа бол хэдэн цаг ярьж болно. Зүгээр ямар хувьсгал яаж ялаад өнөөдөр ямар байдлаар яагаад хурдсан бэ гэдэг талаар товчхон тайлбарлалт юм байна. Тэгээ би өчигдөр Есүхатын талбай дээр одоо бид сайхан юм ярихаа хажуугаар бас мухагаач ярих. Монголчууд бид ямар мухай юм болсон бэ гэхээр бол эцэг нь хойд эцэг нь байна уу, төрсөн эцэг нь хамаагүй эцэг нь охиноо зодож алсан. 4 настай номин холбоо гэдэг охиныг алсан. Би өчигдөр орой тэр Есүхатын талбай дээр маш олон хүн зударсан байхлаар нь очиод яхав. Бас хүмүүсийн дэс божигнуулах юм айгүй нэг хоёр хувьсгал хийж гэж хэлж байлгүй. Тэгэхээр би хүмүүс намдаг тайвшраг гэх тэгээд бид одоо намын нарийн бичгийн дараа нартайгаа хамт орой одоо бараг 10 цаг үед ч нөө 9 хагас 10 үед очисон 40-50 хүн байхад. Тэгээд тэр охины зургийг харсан. Яг сайхан Монгол малгайгаа ингээд өмссөн. Монгол дээлээ өмссөн жоох охин байлаа. 4 настай. Номин холбоо гэсэн нэртэй. Аавдаа зодуулаад амиа алдсан. Ягаад бид нар ийм болчихоо монголчууд бид нар. Болохгүй шүү дээ. Ингэж хүүхдээ дөнгөж сая 3 сая хүүхдээ бид хүлээж авлаа гэж баярлсан тий. Маргааш нь 4 настай хүүхдээ алж шүү дээ. Ийм үндэстэн байж болохгүй бид нар. Их хорон гэдэг чинь бол ийм хүүхдээ алдаг ийм бурангуй ёсыг халах ард түмнээс салсан төрөө ард түмэнд сольж өөрчилж ойрт болох. Баялгаа дундаа хувааж ядарсан зүдэрсэндээ туслах ард түмнээ харьцангуй чинээлэг амьдрдаг дундаж давхаргыг төлөвшүүлэх ийм зорилгыг л бид дэвшүүлэх ёстой. Ганцаараа бас зүтгэхэд хэцүү улс орныг аврах. Зарим хүмүүс хэлж ийлээ. Хэтэрхий туушраа намууд хэрэг алгаад өчигдөр талбай дээр хэлж ийлээ л намууд хэрэг алгахыг хоёр дарга. Та ганцаараа гарч ирээд энийг авах гэж. Би яаж ганцаараа чадах юм бэ? Чадахгүй шүү дээ. Хичнээн чадaltaй байсан ч гэсэн. Эртний грекийн домог байдаг. Атлант гэж тийм одоо домогт баатар байсан. Тэр бол
одоо ингээд тэнгэр баганд зогтдог байсан. Газар дэлхий хоёрыг холбож хүчээ авч тогтдог байсан. Бас нэг өөр баатар байсан. Газраас ич хүчээ авдаг. Бидний газар бол ард түмэн байхгүй. Ард түмэн биднийг хижээж байна. Тэгэхээр тэр хүүхдийг ална гэдэг чинь ард түмнийг л устгах гэж гэсэн үг шүү. Тийм биз дээ. Хүүхдийн хүчин хийж гэдэг чинь тэр ард түмнэл тоохгүй шүү дээ. Ирээдүйгөө устгах чинь шүү дээ. Монголын ирээдүйг тасалж шүү дээ. Урах ёстой нэг модыг устгах чинь шүү дээ. Цэцэгдэх ёстой нэг цэцгийг урж тасдаж шүү дээ. Тийм Монгол хүн яагаад бий болсон бэ? Ямсруу өнөөдөр хөрхий ахмад хүн учраас бол надтай адилхан тэгж бухимдаж хийж чадахгүй. Өнөөдрийн манай нийгмийн байж байгаа царай эндэ гэж хэлж байна. Тийм үнэхээр үнэн. Тэгвэл бид энэтэй эвлэрч болохгүй. Энийг засах хэрэгтэй. Энийг янзлах хэрэгтэй. Тэгээ саяхан Францад нэг алан хят хүлээлцгээ болоод тэг алуусан хүмүүсийг төлөөлж эрхчлөлөөгөө хамгаална, ирээдүгөө хамгаална гэдэг хүмүүс өөрсдөө жишүй Шарли гэж нэрлэсэн. Францаар бол би бас Шарли шүү. Миний хажууд тэр алан хятадчийн гарт суманд нь Шарли насварсан. Үгүй, Шарли насараагүй. Шарли үлдсэн. Би Шарли гэж өөрийгөө заасан. Олон сая Францууд энийг илэрхийлж талбай дээр гарч ирсэн. Үгүй ээ, Шарли үхээгүй. Шарли байна. Та нар бидний бүгдээрийг нь алж чадахгүй гэж. Өнөөдөр тийм ээ, яг номин холбоо гэдэг охин тэр мухаа хэцгээ авах хангаад амиаллаа. Үгүй. Нөгөө талаараа бол бид нар бүгдээр номин холбоонд үлдсэн шүү. Бид тэрнийг тэгж алуулахгүй шүү. Бид уламжлалаа тасдуулахгүй шүү. Баялгаа дээрэмдүүлэхгүй шүү. Улс тоноо тоглоулахгүй шүү. Түүхээ арчуулахгүй шүү. Хойшлтын дөвгөө гээгдүүлэхгүй шүү. Бид бүгдээр нь бүх юм авч явна. Номын холбоотойгоо авч явна. Хойшлтын үхтэй нь авч явна. Энэ дөрвөн үсгтэй нь авч явна. Монголоо бүх түүхтэй нь авч явна. 5 хувьсгалтай нь авч явна. Хэрэгтэй 3 дугаар хувьсгал хий. Тийм учраас өнөөдрөөс л бүгдээр номын холбоо болно. Номын холбоо үхээгүй. Бид нар бүгдээр номын холбоо. Бид 4 настай охин номын холбоо. 40 настай номын холбоо. 80 настай номын холбоо. Бид инженер номын холбоо, дууч номын холбоо. Эдгээс номын холбоо, хуульч номын холбоо. Бид тамирч номын холбоо. Бид аав номын холбоо, ээж номын холбоо. Бид дүү номын холбоо, хүүхэд номын холбоо. Ингэж бид их хорноо авч үлдэнэ. Номын холбоогоо хамгаалж бид их хорноо авч үлдэнэ. Их хорончдын өдрөөр телевизээр их хорноо авч үлдэнэ. Монгол хүний сэтгэл санаа ингэж хавлж цагаан сараар бид бөөм бая ахмад дуудтайгаа золгоод би хүртэл ээжийнхаа 80 насныг тэмдэглээд хадам ээжийнхаа 70 насныг тэмдэглээд баярлж байгаа. Бөөм бая маш сайхан. Нөгөө талаар номын холбоо маань маалдаж байна. Ийм л хүн хэцүү амаргүй даваа бид туулах хэрэгтэй. Тийм учраас амьд байгаа болгоно нь хөдөлж чадж байгаа болгоно нь юм ярьж чадж байгаа болгон сэтгэж байгаа болгоно аав ээжигээ бодоод түүхээ бодоод өнөөдрийн номын холбоог бодоод Монгол улсынхаа төлөө зүтгэх ёстой. Зүтгэх гэдэг нь өөрийнхөө төлөө зүтгэх гэсэн үг байхгүй юу? Монгол улсынхаа төлөө гэдэг юм хоос юмныхаа төлөө биш. Чи зүтгэхийг гэж байгаа бол чи аав ээжийнхаа төлөө зүтгэх л дээ. Аав ээжийн хэлсэн үгэндээ хүрэлтэй. Би одоо санаж байгаа. Манай ээж намайг гадаа гарч их дуртай байсан би. Тэг хичээлд давтаж минийхөө өнөөдөр тэг гадаа гарахгүй байж болох уу гэхлээр гоо тэгье гэд. Чи надад нэг яг амаа өгдөө гэд. Тэг би тэр өдөр бол амаа өгчөд гадаа гармаар байсан гэсэн хүүхдүүд хөө их хоёроо гараад ирээ чи хөлбөмбөг тоглоё гэдэг дахт нь тэр өдрийг тэсээд өнгөрдөг байсан. Гэхдээ нэг өдөр та нар тэсэлтэй амандаа хэлсэнтэй хүрэлтэй. Дараа 2 өдөр болох та 3 өдөр болох та. Сургуульд ороо сурал та. Сайн мэрэгчтэй бол ажил та. Ажлаа эзэн болж хийлтэй. Ард түмэнд амлсан бол тэрийг хэрэгжүүлэлтэй. Аавыгаа хайр, ээжигээ хайр. Ах トゥ угаа хайр.
нэг харь. Манай намынхан бол одоо нэг том гэр бүл. Өнөөдөр нэгэн дарга нь маргааш нөгөөдх нь дарга. Тэгвэл байнгын дарга гэж байхгүй. Байнгын цэрэг гэж байхгүй. Юм чинь өөрсдөө солигдож явна. Тийм учраас бол бие бинийгээ харж инээж. Зовлон жаргалаа хуваалцаж, нэгийг ойлгож, хамгийн өргөн өндөр албан тушаалтанд бусдынхаа төлөө зүтгэдэг. Бусдын тэг дэмждэг. Ийм амьд холбоог хооронд бий болгож гэж энэ намуур амьд байна. Энэ бол үжил баримтлалаар нэгдэн. Бид өнөөдөр үнэхээр төр үүрэгтэй байх ёстой. Ахмадаа хүүхдүүдэд, эмэгтэйчүүдэд харж үздэг байх ёстой. Үнгөө боловсрол эрүүл мэндийг бий болгох ёстой. Баялгаа шударга хуваарлах ёстой гэж бодож нэгдсэн усуд байхгүй да. Түүнээс хаа хамаагүй тэнд яваад ороод ирсэн усуд биш. Төөрсөн усуд биш. Үжил баримталтай гэдэг чинь төөрөг гэсэн. Яг энэ дотор бас албан тушаал бодож орж сүм байгаа. Гэхдээ бидний үжил баримтлалыг сонсоод албан тушаалаа мартаад очиж ажиллаж болно. Гэхдээ хамгийн гол бид нар ийм сайхан хамт олон, ийм үжил баримталтай хүмүүсийн донд орж ирлээ гэх. Энэ хамт олонны гишүүн бол. Тэгэхээр энд байгаа одоо цүн болсон та нар маань тийм хүмүүсийг оруулж ир. Тийм сэтгэлийг Монгол даяараа бүгдээрээ хүртээ түгээ. Монголын ард түмэн бол Монгол ардын хувьсалдам маань оёртой байгаасаа гэж бодож байгаа шүү. Энэ социал демократ үжил баримтлал харуулад өгөөч. Үнэхээр гоё юм байна уугүй юу гэж ойлгуулад өгөөч гэж байгаа. Ойлгуулах нь бидний. Тийм учраас бол өнөөдөр та бүхэн номын холбооны төлөө, Монгол ардын хувьсалдамын төлөө, өөртөөхөө төлөө, дэрэгдээ байгаа хүмүүсийн төлөө сэрэх, сэтгэх, бодох, зүтгэх цаг эхэллээ. Энэ ажил 16 оны сонгуулиар дүгнүүлье. Сайн тун авахын төлөө бүгдээрээ зүтгэе. Та бүхэнд дахин ажиллая. Дахлаас сэргийх амин дэмийн цуврал. Нимбэг Си. Бүрзээ. Монголын минь эдийн засаг урзай. Монголдо худалдаахан хийцгээе. Найрсаг Улаанбаатар их дэлгүү. French Baguette. Франц технологиор даргач хэрэг компанид үйлдвэрлэв.